Өнөөдрийн сэдвээр ойр яриагүй аимшиг юм ярина. Энэ бол Таиландын алдарт сүнс Красой. Судлаад үзсэн чинь энэ Индонез, Таиланд, Камбож энтрийн сүнснүүд бусад кинон дээр гардаг бусад үндэснүүд дүрслэлтгээс илүү тийм өөр илүү чөтгөрлөг байд юм байна. Тэгээ сонирхолтой санагдаад энэ бичлэгийг хийж байна. Тэгээ энэ Красой Таиландаа нэлээд алдартай болохоор энэ 2019 онд гарсан Inhuman Kiss гэдэг бас юм кинон байдаг шүү. Красой шүн дөлөөр тэнөвчж хүмүүсийг айлгадаг аимшигт хорон санаат сүнс юм. Красой маш үзэсгэлэнтэй царайтай ба биегүй, маш урт хар устэй. Зүрх, ходоод, гидс дотор илэг уушгид бүгд ил гарцсан явж идэг бөгөөд гидс дотор нь унтцсан явж исэн ч гэж хүмүүс хэлдэг. Эрхтнүүдийг нь ихэвчлэн гэрэлтдэг гэж тодорхойлдог бөгөөд энэ түүний гадаа төрхийг улам бүр аимшигтай болгодог байна. Тэгэхээр харанхуй тарахад түүний гидс дотор эрхтнүүд гэрэлтэж харагддаг байна. Хүнтэй таарах үед үзэсгэлэн төрх нь маш аимшигтай болж хувирдаг ба амандаа хоёр том соёотой байдаг. Агаар төвж явдаг ба үргэлж өлсөж мах хайж байдаг. Олон үлгэр домог дээр түүнийг жирэмсэн эмэгтэйчүүд няраа хүүхдүүд рүү илүү их дайрдаг тухай гардаг. Зарим нь Красойг өмнөх алдааныхаа хариуг авахыг хүсдэг, өс хонцонгийн сүнс гэж үздэг бол зарим түүнийг мөнхийн тарчлаанд яллагдсан хараагдсан сүнс гэж үздэг. Домогт маш олон хувилбар байдаг ч хамгийн алдартай хоёр хувилбар нь Таиланд болон Камбожих юм. Таиландын хувилбарт Красой амьд ахуйдаа маш их нүгэлтэй хүн байсан бөгөөд сүнс болж буцаж ирэхээр харагдсан. Түүний мөнхийн шийтгэл бол цус түүхийн маханд ханашгүй өсгөлөнгөөр тарчилж шүнжэнгөө махаж тэнүүчлэх явдал юм. Тэрээр ихэвчлэн үхэр дахианы мах иддэг ба олдохгүй байвал сэг зэвж идэж тэр байтугай баасаар нь чоолдог байна. Шөнийн цагаар одоо ховцоо архивал хараалтай сүнсний нөлөөнд бохир болдог гэж үзэн үргэлж дотогш оруулдаг байна. Нарны гэрлэл зөвхөн түүнийг устгаж чадах учраас өдрийн цагаар нуугдаж, шөнийн цагаар өсгөлөнгөө дарах гэж гарч ирдэг байна. Красой дүр төрхөө далдлан жирийн нэг ядарсан эмхтэн дүрээр хотмын гудамжаар алхаж хүмүүсийг ангуучлагаар байгаа хайдагч гэж ярьдаг байна. Омогт хэлснээр хэрв таны биед ямар нэгэн шалбархай шарах байдаг бол шөнө унтаж болохгүй. Учир нь цусны үнрээр чинь олж ирэн унтаж байх чинь итг болно гэдэг байна. Тэр хурц ирмэгтэй хутга шөв гэх мэт зүйлд гизээ сүлбүүлэхээс айдаг учраас иргэд хус үзүрлэн хашаа барьдаг байв. Таиландын номгийн өөр нэг хувилбарт Красойгийн гар дүүслэн нэгэн цагт Кашмир гүнж байсан бөгөөд ард түмнэн дайнд ялагдсны дараа Сиами язгууртантай гэрлэхээсүр аргагүй болсон байна. Гэвч түүний зүрх сэтгэлийг өөрөөр эзэмдэж нэгэн өдөр хайртай залуутайгаа байж байхад нөхөр нь ороод ирсэн. Харин нөхөр нь түүнийг албатуудаа амьдаар нь шатаахыг тушаасан. Красой богино хугацаанд ухаан гаргаж өөртөө ид чидийн шившлэг хийсэн боловч харамсалтай шившлэг хангалттай хурдан хүчтэй байж чадаагүй бөгөөд түүний биеийг ихэнх хэсэг нь шатаж толгой болон зарим эрхтэн л бүрэн бүтэн үлдсэн байна. Харин Камбожийн домогт үгэлснээр Красой зовлон зүдгүр дууддаг хорон санаат сүнс юм. Өдрийн цагаар хүний төрхтэй харагддагч шөнө эрхтнүүд нь хүзүүнээс нь унжиж агаар төвж цусмах хайж байдаг. Харин домгийн хувьд арай өөр байдаг буюу хараалгуулсан хүн биш. Өөрөө хар ичүүдийг ашиглан хорон санаат амтан болж хувирдаг хүн гэж гардаг байна. Өөр нэг хувилбарт чөтгөртэй гэрээ байгуулж ид чидийн хүчтэй болсон ч хариуд нь шөнийн цагаар чөтгөр түүнийг удирдах, муу зүйлс ашиглаж цус гидс дотроор нь хооллдог. Жирэмсэн эмхтэй хүүхдэд төрүүлэхэд хэрвээ ураг амьгүй байвал газарт нэлээд гүнт болдог. Хэрв Красой ихсий гэдвэл их хүүхд хоёулаа аюулт орно гэж үздэг байна. Красой дахин төрхийн тулд уг хараалыг ингэж өөр эмхтэй дамжуулах ёстой. Хөвчлэн охин, эсвэл ач охиндоо, эсвэл хамаатны охиндоо ид чидийн тусламжтайгаар дамжуулж болно гэж домогт гардаг байна. Улсаар барьсан өргөс ташааг харуулын нохоонуудаар хамгаалуулдаг. Одоо хүртэл зарим хүмүүс Красойг харсан буюу шөнийн цагаар сонин гэрэлтсэн зүйл харсан тухайгаа ярьсаар байна. Мэдээж хэрэг эдгээр нь ойсон гэрэл эсвэл байгалийн үзүүт гэх мэт зүйлс байх магадaltaй юм. 2008 оны 7 сарын 22-ны шөнө Сува дүүргийн Нэнан хотод байрлах Нимбэгний ундааны үйлдвэрийн камерт ойролцоогоор 23 цаг 27 минут үед Красойн дүрс бичигдсэн байна. Үйлдвэрийн ханны дэргэд эргэлдэж байх үед камерт бичигдсэн байв. Бичлэгийг дараа нь шалгаж үзээд ямар нэгэн зүйл эвдэрсэн шинж илрээгүй ба яг тэр хэсэгт хачирхалтай гэрэл ажиглагдаж байсан бөгөөд гэрлийн гажуудал гэж ажиллаж дутсан. Харин ойр хавийн оршин суугчид сүүлийн жил гаруй хугацаанд энэ газарт хачирхалтай гэрэл, ер бусын дуу чимээ гарч байгааг мэдээлсэн Красой гэх мэт хараагдсан сүнснүүд тэнэвчилж байна гэсэн цуу яриа ихссэн байна. 2014 оны 6 дугаар сард бэлчээрийн ойролцоох талбайн дээгүүр хачирхалтай улаан гэрэл иргэдэж байхыг харсан. Энэ мэдээж хэрэг хүмүүсийн анхаарлыг татаж Красой мах хайн тэнүүчилж байна гэж хүмүүс итгэсэн байна. Харин тэрхүү эргэлдэж буй улаан гэрэл нь бэлчээрийн талбайд ашиглаж байсан шовуу хөөгч төхөөрөмж байсан. Харин оршин суугчид үүнд үл итгэн тариалангийн талбай руу орж Красойг хайсаар
тариалангийн талд байгаа сүтгээд дууссан байна. 2016 оны 9-р сарын 13-ны шөнө Хараарува дүүрэгт байрлах хяналтын CCTV камерт хачирхалтай гэрэл дахин үзэгдсэн. Тухайн үед гэрийн эзэн зурагт үзэж байсан ба нохой нь хуцаад байсан тул шалгахаар гадагшаа гарсан ч өөрөө бол юу ч олж хараагүй. Тэр хяналтын камераа шалгаад үзэхэд бараг 1 цаг орчим хугацаанд хашаагаар нэгэн гэрэл явж байгаа нь харагдсан бөгөөд түүний хашаагаар дахианы сарвч руу явж байгаа нь бичигдсэн байна. Тэрээр аавыгаа хөршөөгөө мөн хоёр ажилчнаа дуудаж ирэл хайгуул хийсэн ч юу ч олж чадаагүй ба бүх зүйл хэвэн байв. 10 хоногийн дараа буюу 9 сарын 23-нд арын хашаанд нь гэрэл дахин харагдаж гэрийн эзэн хүүтэйгээ хамт хашаагаа шалгасан ч бас л юу ч олж чадаагүй ч энэ 10 хоногийн хугацаанд нилээд хэдэн муур дахиад алга болсон байв. 2021 оны 1-р сарын 9-ны шөнө өөр нэг үзэгдэл ажиглагдсан бөгөөд жижиг суурингийн оршин суугч тэдний ойр орчмын дундуур гялцсан гэцтэй эмхтэй толгой нисэж байхыг харсан гэж мэдгдсэн. Мэдээч хэрэг домог дээр дүрсэлдэг шиг зүс үзэгдсэн хэмээн хүмүүс илүү их айж байв. Нэгэн залуу шөнийн 10 цагт цочин сэрэх үед түүний байшингийн цонхоор агаарт хөвсөн толгой харагдсан гэж хэлв. Тэрээр гарч шийдэнгээ барин байшингаасаа гарч Красуг хайсан боловч хөршийнхэн байшин доогоор орж алга болсон гэв. Тэр залуу дараа нь авга ахтайгаа хамт хутга барин шүнжэнгөө хайсан ч мэдээч хэрэг олж чадаагүй. Байшингийнхэн доогоор Красуг орсон гэх хөршүүд нь ч муу адил харсан гэдгээ хэлсэн байна. Харин түүний байшингийн зойрын давхраас юм цохих мэт чимээ удаа дараа гарсан тул гарч шийдэнгээ барьж орсон ч мөн л юу ч олж харж чадаагүй. Маргааш нь хөршүүдтэйгээ нийлж Красуг барьж авахар зойрын давхартаа дахиад нэмах. Түүхий гидс дотор зэргийг байрлуулж түүний байшингийн эргэн тойронд олуулаа цуглаж шүнжэнгөө хүлээсэн ч юу ч болж чадсангүй. Тэгэхээр Красуг гэд үнэхээр байдаггүй. Та юу гэж бодож байгаагаа бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.